Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд оюутлогоо хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа. Нэгдүгээрт манай засгийн газар байгуулагдсан даруйда оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум Америк доллар буюу 8 орчим их найдаар бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум Америк доллар буюу 5 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан бол өнөөдөр эхний 100 хоногийнхоо босгон дээр оюутлогоо хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар оюутлогын баялагаас өр зээлэн төлөх байсан 6.2 тэрбум Америк доллар буюу 22 их найд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум Америк доллар буюу 8 орчим их найд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт оюутлогын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутамд эргэж харж хилэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт энэ жил бид оюутлогоогоос ноогдол ашиг авнаа. Энэ асуудлаар Рио Тинтотой ажиллагаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд оюутлогын баялагаас төлөгдөх 8.4 тэрбум Америк доллар буюу 30 орчим их найд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум Америк доллар буюу 13 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Оюутлогын төслийн өр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монгол төрийн наадмын өмнөхөн монголчууд эрх ашгаа хаанхын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг нотлон харууллаа. Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашигын хамт энэ тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг хичээл чармаалтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан хөрөнгө оруулагч талд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. Оюутлогын бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг үндсэн хуулинд нийцүүлсэн санал боловсруулж улсын их хурлд танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өнөөдөр өгж байна. Оюутлогоо тойрсон асуудлуудад цэг тавих хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулж мэдлэг боловсруулаараа даруухнаар эх орныхоо төлөө хичээн зүтгэсэн Монгол Улсын их хурл засгийн газрын гишүүн, Монгол Улсын сангийн сайд Загжаавын Мэнд сайхан, Монгол Улсын их хурл засгийн газрын гишүүн, аж үйлдвэр эрдэс соёлын сайд Гонгорын Дандням, Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баттөмрийн Энх баяр болон хэлэлцээрийн багийн хамт олон төрийн албан хаагчдаараа бахархаж талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай Монголын ард түмэнд илүү үр өгөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, эрхэм гишүүддээ талархаж байна. Энэ бол монголчууд бид эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашигын төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддгийн нэгэн жишээ болон түүхэнд тод мөрөдөө үлдэх болно. Манай засгийн газар та бүгддээ дуустгүй олон яриаг дуусгаж олон сайн мэдээ дуулгахын төлөө хичээн ажилласаар байна. Үндэсний эрх ашиг хамгаалан улс орноо гэсэн нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэсэн бүх монгол хүнд талархал илэрхийлье. Эрх чөлөөний нар хэн бүрийг алагчлгүй ивэх болтугай. Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их.